Сэно дэврабэн миний шинэ бичлэг тавтамжрал. За энэ удаагийн бичлэгээр өөрийнхөө чичат болондоо салхируулаад нэгэн шинэ бичлэг оруулахар шийдлээ. Тэгэхээр энэ чичат болондоо ямар бичлэгүүд оруулдаг вэ гэхлээр өөртөө тохиолдсон явдал болон өөрийнхөө эргэн тойронд болсон бодиттой явдлуудыг тийм түүхүүдийг хуваалцдаг тийм болон байгаа. Тэгэхээр өмнө нь би өөртөө тохиолдсон зүйлсүүдийг хуваалцаж байсан бол энэ удаад өөрийнхөө найздаа тохиолдсон зүйлийг хуваалцъя гэж бодож байна. Тэгээд энэ Францад миний найзад тохиолдсон үйл явдлыг хуваалцъя гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө нэрнүүдийг нь бол монголчилд солисон байгаа. Арай илүү монгол хүнд сонсоход амар дотн байх болов уу гэдэг үднээсээ. Тэгээд нэрнийх нь эхний үсгээс аваад яг монгол нэрэнд яг аагаар ч юм уу бэгээр ч юм уу хэлсэн тийм нэрнүүдийг сонгосон байгаа гэсэн үг шүү. Эхний хуваалцах түүх. Энэхүү түүхтэр болохоор нэг нь тийм nerd girl гэх юм уу? Францын хойд хэсгээс өмнөд хэсэг рүү нэг nerd girl ахлах сургуультай шилжиж ирдэг. Туранхай, тэгээд өөртөө итгэлгүй, бүрэг чимхий дуугай нэг тийм охин. За энэ охин болохоор бодит түүнийх нэр Аагаар гэсэн учраас монгол нэр Аагаар гэснээр Ану гэдэг өгчээ. За тэгээд энэ Ану маань болохоор шинэ сургуульд шилжиж хурж ирсэн. Тэгээд айгу туранхай, өөртөө итгэлгүй, бүрэг дуугай чимхээ. Тэгээд өөрийн гэсэн найзуудтай болж чадахгүй. Ерөнхийдөө нэг ихний 6 сарыг авсан байгаа юм. За тэгээд 7 дахь сараас нь болохоор санамсаргүй байдлаар бас тухайн сургуулийнхаа бас нэгэн nerd бандтай nerd хүүхдэд танилцсан гэх юм уу. Тэгээд энэ nerd хүүхдэд болохоор болдоо гэж нэр өгчээ. За тэгээд энэ Ану болдоо болохоор санамсаргүй байдлаар сургууль дээр танилцсан. Тэгээд ерөнхийдөө айгу vibe нийлжсэн. Аль нь nerd, тэгээд бүрэг чимхээ дуугай. Гэхдээ ялгаатай нь болохоор болдоо болохоор яг тэр тухайн сургуульд ингээд тухайн хэсэг орчин тухайн хэсэг газар гэх юу гэмдэ. Тухайн газар тухайн тэр болдоог доршин байсан гэсэн үг гэх юм уу? Өөрийнхөө найзууд, аль үзэн найзуудтай болцсон. Гэхдээ найзууд нь бүгдээрээ л нөөрдүүд л байгаа л да. Тэгээд тэр Ану нь болохоор болдоотой ингээд танилцаад найзууд болоод тэгээд яванда харилцаа нь зүгээр найзаасаа халиад бүр ингээ үерхэж эхэлсэн байгаа. Тэгээд би биенийхээ хувьд бол аль альнийхээ анхны хариусан гэсэн үг. Тэгээд болдоо Ану хоёр болохоор маш гоё ингээ үерхээд Ану нь болохоор өмнө ингээд бүрэг дуугай чимхий ямарч найзгүй байсан бол болдоогийн найзуудтай нийлж эхэлсэн. Тэгээ болдоогийн найзууд нь болохоор за нэг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тийм nerd хүүгүүд байсан байгаа юм. Тэгээд тэд нар болохоор бас бус нэг ганц нэг nerd нийлдэг охтуудтайгаа ингээд нийлээд нэг 15 орчим гээд групп тийм бүлэг найзуудын группт Ану ингээд орж ирээд найзууд болж байгаа маа. За ингээ Ану болдоо хоёр болохоор эхний нэг жил болохоор үнэхээр айгуу гоё харилцааг ингээд өнгөрүүлсэн. Гоё ингээ үерхдэг байжгаад жилийн дараанаас бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Яасан бэ гэхлээр Ану болохоор өөрийгөө шал өөрөөр мэдэж эхэлсэн. Жилийн дараанаас ахуулаад өмнө нь бол ингээл өөр газраас ирсэн айгуу тийм бүрэг дуугай, туранхай, өөртөө итгэлгүй нэг тийм охин байсан бол өөрийн гэсэн найзуудтай болоод тэгээ найз залуутай болоод өөртөө итгэл нь нэмэгдээд тэгээд дээрэс нь Ану өөрийнхөө гоо үзэсгэлэнг олж харсан гэх юм уу? Айгу гоё биетэй, айгу үзэсгэлэнтэй гэдгээ мэдрээд тэгээд тэр нердүүдийн группээс илүү алдартай болж эхэлсэн. Тэгээд Анугийн араас болохоор сургуулийн жоохон алдартай хүүгүүд гүйдэг болж эхэлсэн. Тэгээд Ану жоохон өөрчлөгдсөн гэсэн үг. Тэгээд Ану болохоор болдоогийн ачаар найзуудтай болоод ингээд сургуульд өөрийгөө нээгээд ингээд бүх боломжуудыг болдоогийн ачаар олж авсан. Тэр болдоо гэдэг анхныхаа хайр, анхны найз залуугаас. Тэнгүүтээ жилийн дараанаас болохоор өөрийгөө айгу мэдрээд би чинь уул нэм хөөрхөн үзэсгэлэнтэй юм гоё биетэй юм алтартай байж болохоор өх юм биш үү? Болдоогоор яад юм гэсэн тийм бодол төрж эхэлсэн бай. Тэнгүүтээ болдоогоос аль биесээр салаагүй мөртлөө болдоог хуурч эхэлсэн. Эхний удаад 1-2 удаа сургуулийнхаа ингээ араас нь гүйдэг ингээ залуучтай уулзаж болцож тэгээ хуурч эхэлсэн. Тэгээд мэдээж тэр чинь ингээ сургууль дээрээ хуурж байгаа учраас баригдан мэдэгдэн тэгээд болдоогийн хувьд болохоор энэ амир хүнд туссан учраас эхний удаад бол уучлсан.
Гэтэ тэр Ану гэдэг охины одоо өөртөө итгэх итгэл нь бүр ингээд амар дээгүүр болсон. Болдог ер нь бол жоохон жийж эхэлсэн гэсэн үг. Тэнгүүтээ эхний удаадаа уучлаад тэгээ дараагийн удаадаа болохоор болдоо болохоор 2 ингээ 3 баг 2 3 удаа тавтагдсан учраас болдоо ингээд Анугаа салахаар шийдэж байгаа байхгүй. Хоёлаа ингээ салъя. Хоёлаа салъя. Тэгээ манай найзуудаа ч битгий холбоо бээр. Тэгээ хоёлаа ингээд тусынхаа замаа хөөё гэл ингээл болдоо хилдэг. Тэгсэн чинь Ану болохоор гинт нэг зүйлийг анзаарсан гэх юм уу. Тэр одоо болдоогоос ингээд салчвал болдоогийн найзуудтай ч найз байха болчин дээ сургуулийн одоо тий дандаа ингээд сургуулийнхаа нэр хүндийг ч юм уу ингээд алтхаас айсан. Тэнгүүтээ болдоогоос салсныхаа дараа болдоогийн найзуудтай явж эхэлсэн. Ээлж дарааллаа нь одоо тэр 10 гаруй эрэгтэй найзууд байгаа штэ. Ээлж дараалан болдоогийн найзуудтай ингээ нэг нэгээр ингээ унтаж эхэлсэн. Гэтэ нөгөө нэг болдоогийн найзууд бүгдээрээ nerd учраас тэгээд бүгдээрээ ер нь зандан байсан гэсэн үг. Тэнгүүт болдоогийн найзуудыг ингээ нэг нэгээр нь ингээ уургалаад толгойг ингээ эргүүлээд тархийг угаах гэсэн үг шүү. Одоо манипулят хийнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ манипулят хийгээд нэг нэгээр нь одоо ингээ манипулят хийж унтахтаа одоо болдоог дандаа муулдаг. Одоо болдоо надад ингэсэн тийм учраас ингэ би салж байгаа. Та нар тэгээд тэр болдоотой найз байх юм уу, надтай найз байх юм уу, тэрийгээ сонгомог гэл ингээл ярьсаар нь байгаад найзуудынхаа бодлыг өөрчлөөд тэгээд нэг өдөр болохоор болдоо тэгсэн байгаа юм л та найзуудтай ингээд би ингээ Анугаа салж байгаа ингээд та нар ч гэсэн битгий Ануудаа ингээд нийлээрээ ингээрээ тэгэрээ гэтгсэн чинь аль үзээ нөгөө нэг Ану бүх найзуудтай ингээд унтаад ингээд тархин ингээд манипулят хийгээд тархин угаацсан байгаа штэ. Тэгсэн чинь болдоо найзуудаасаа ингээд шал өөр ингээд реакшн хүлээж авч байгаа байхгүй юу. Анугаас салцсан. Та нар ч гэсэн битгий найзууд байгаарэ гэдэг ч юм уу ингээд хэлсэн чинь эсрэгээр болдоогийн найзууд үгүй бид нар Ануудтай бол найзууд хэвээр байна. Хав чамтай найзууд байж чадахгүй. Гэт эсрэгээр болдоог найзуудынхаа групп биш жигээд нөгөө эрэгтэй нерд болохоор бүгдээрээ Ануг найзуудынхаа группт аваад үлдсэн гэсэн үг. За тэгвэл энэ найзуудынхаа группт болохоор нэг найз байсан тэр болдоогийн бүр багаас өөр дөрөнд орчсон найзууд гэдэг шүү дээ. Яг тэр шиг тийм найз байсан байгаа юм. Тэр найзд нь одоо мөнхөө гэдэг нэр өгчээ. Болдоогийн найз мөнхөө болохоро тэр бусад одоо бүлэг найзуудаас ялгаатай нь яг тэр болдоогийн найз учраас тэр охины юунд ятгалган мөртөөгөө унтаж хөвтээгөө тэгээд ямар ч гэсэн тэр бүлэг найзуудтай болдоо болон мөнхөө хоёр тусдаа найзуудлаа тэр бүлэг найзуудаа найзлахаа болцсон гэсэн үг. Тэгээ Ану болохоор тэр бүлэг найзуудтай нүлдсэн байгаа юм. За тэгээд тэр Ану болохоор тэр болдоогоо салчвал бүх боломж найзуудаа алдчих учраас ерөнхийдөө тэгээд болдог жигээд болдоогийн найзуудыг аваад үлдэж чадсан. Гэхдээ аль нтанч үерхээгүй. Тэгээд яг энэ үйл явдлаас жилийн дараа болдоогийн бүх найзууд нь бүгдээрээ ингээд зандангаа тайлцсан ингээд өөртөө итгэлүүд нь бүгдээр ингээд нэмэгдсэн. Тэгээд өөр ингэсэн найз охтуудтай болцсон. Тэгээд тэр Ану гэдэг охиныг сонирн байха болцсон. Гэхдээ тэр Ануг бол найзуудынхаа группэд байлгаад байсан байгаа юм. Тэгээд жилийн дараанаас болдоогийн найзууд болохоор болдоогоос уучлахгүйгээд ингээ уучлаарай ингээд тухайн үед ингээ бид нар жоохон байсан, бид нар зандан байсан те ингээ тэнэг байсан ингээ уучлаарай гэж болдоогоос уучлахгүйгээ буцаад ингээ найзууд болж эхэлсэн байгаа юм. За тэгэнгүүтээ буцаад найзууд болоод тэгээд болдоо мөх хоёр олон тэр групп найзуудтайгаа бөөнөр найзууд болоод би бинийг уучлаад тэгээд ингээ тэр найзуудын групп болохоор хамгийн инээт нь тэгээд Ану байсаар л байсан. Тэгээд тэр Ану нь болохоор болдоо намайг одоо ингээд хайчвал бүх юмаа алчин гэж айсны үднээс одоо болдоогоос ингээд өшөө авч ингээд найзуудтай нунтаж найзуудыг өөрийнх нь талд эргүүлсэн ч гэсэн буцаад ингээд найзууд болчихж байгаа шүү дээ. Тэгэд Анугийн хувьд болохоор ерөөсөө хинийг болдоог бүр ингээд ганцаардуулж чадаагүй гэсэн үг. Тэгээ ялаагүй одоо бүх юмнаас нь салгаж чадаагүй. Учираас тэгээд яг хөө найзуудынхаа ингээд юунд хүрээлт нэгэ байгаа ч гэсэн Ану болохоор өөрийнх нь тэр болдоогийн найзуудтай нь унтсан одоо тэр имижигээ өөрийнхөө бүр амьдралын имиж болгоцсон гэсэн үг. Тэгээ одоо болохоор яг энэ үйл явдал болохоор одоос ураг 10 гаруй жилийн өмнө болсон үйл явдал гэсэн үг шүү дээ. Тэгсээр нэ одоо хүртэл Ану ингээд айгүй явдалтай ингээд өөрөөс нь олон ахч байсан гэсэн нас баг хүйс харгалцахгүй ингээд айгүй олон хүмүүстэй ингэж айгүй яах дурт ундах дуртай одоо тийм слатик гэх юм уу одоо нөгөө ажилд дуртай яг тийм эмэгтэй болж хувирсан байгаа юм. За тэгэнгүүтээ хамгийн амар харамсалтай нь заяо энэ Ану болохоро яг тэр үйл явдлаас 8 жилийн дараа болдоогийн нөгөө хамгийн сайн найз мөнхөө гэж залуу байгаа штэ.
Тэгээ тэр залуу болохоор Анугийн ятгалганд ороогүй унтаж хөвтэйгүү тэгээд өнгөрцөн байгаа шүү дээ яг тухайн үед. Тэгтэл яг 8 жилийн дараа Ану болохоор өшөөгөө авахыг хүссэн учраас одоо бүх найзтай унтахыг угаас хүсэж байгаа шүү дээ. Ану мөнхөөг манипулейт хийж эхэлсэн. Тархийг угаасан. Одоо ингээд би ингээд 8 жилийн өмнө хийсэн бүх зүйлтэй ингээд харамсдаг тий. Тэгээ би өөртөө амар тэнэг байсан. Одоо би өөртөө өөр болсон гэл ингээл тэгээ би ингээд одоо яг жинхэнэ тийм serious тийм ноцтой харилцаа ноцтой гэх юм. Тийм яг жинхэнэ харилцаатай болохыг хүсэж байгаа. Ингээд яг тухайн үед болохоор болтоо болохоор аль үзээ ингээд их нэртэй болцсон байсан. Болтоо болохоор бүгдийг артаа өрхөд их нэртэй өгтөө болцсон. Ану болохоор зүгээр стратеги орлуулсан. Ингээд амар олон ингээд залуучууд унтдаг. Бараг унтсан залуучууд нь бараг 100 холд авахар ч юм уу тийм болцсон. Зүгээр л одоо нөгөө ажил хийх дуртай ингээл 7 хоног бүрийг алгасгүй шууддаг ч юм уу. Тийм болчихсон байсан. Тэгэл яг хөө түүнийхээ дараа дээд сургуулаа төгсөөл ажилд ороод тэгэл эмч болсон. Тэгээд өөрийнхөө ажилдаг одоо эмнэлгийнхаа баг бүх эмчнэртэй нь явдаг ч гэх юм уу. Ерөнхийдөө нэг тийм болцсон гэсэн үг. Нөгөө анх болтоогоос өшөө авах гэж хүмүүстэй унтчих гэсэн бол тэр нь одоо зүгээр өөрийнх нь зүгээр хувь хүний одоо имиж нь болцсон. Тэгээд юу яасан байгаа юм? Болдогийн найз мөнхөөдөө болохоор 8 жилийн дараа холбоо тогтоогоод тэгээд өөрийгөө бол би ингээд юу яасан тухай тэнэг байсан одоо өстой нэр амьдрал гоё ингээд чухал алхам хиймээр байна гэл ингээл мөнхөөгийн тархийг угаагаал. Тэгээ мөнхөө болохоор энэ бүгд итгэсэн. Тэгээд энэ 8 жилийн хугацаанд болохоор мөнхөө болохоор бүр амар нерд байсан. Ямар ч охинтой уулзаж учирч үзээгүй. Тэгээ 20 гартлаа гэсэн үг шүү дээ. 25 6 хүртэл аав иш тэгээд цуг амьдардаг. Тэгээд энэ болохоор 25 6 хүртэл аав иштэй цуг амьдарна гэдэг нь болохоор Монголд бол энгийн. Гэхдээ энэ Францад болохоор байж болохгүй л болохгүй юу. Яг л 18 хүрэл тусдаа гарчдаг ч юм уу. Ер нь тийм байдаг. Тэгтэл тэр болтойгийн найз мөнхөө болохоор ингээд 25 6 хүртэл аав иштэй цуг амьдарсан гэсэн үг. Тэгээд тухайн үед болохоор 25 6 хүртэл аав иштэй цуг амьдарч байгаа тэр нерд мөнхөөгийн тархийг анууд угаагаад тэгээд хоёлоо гой чухал харилцаанд оръё тий. Тэгээ ингээд жихнээсээ үерхэд нөхөрлийгээл ингээл үерхэж эхэлсэн байгаа юм. Тэгээ гол нь болохоор энд мөнхөө итгэсэн. Тэгээ мөнхөөгийн бас зандангийн одоо авсан өнтер ануул болж байгаа гэсэн үг баггүй юу бас. Тэгээд ануугийн зориг биелсэн одоо мөнхөөгийг тархин угаагаад ингээд ямар тайсан мөнхөөтэй унтчихж байгаа. Тэгээд хэсэг хугацааны дараа мэдээж ануу мөнхөөг орхино. Одоо саллаад хаяал юу штэ худлаа гавшруулж байгаа учраас. Тэгээд мөнхөө хэсэг хугацааны дараа би юу хийчвэ гэдгээ ингээд анзаараад тэгээд болтоогоос хамгийн сайн найзаас уушлахгүйгаад би уул нь энэ удаад яг олон жилийн дараа учраас анууг буруугаа ойлгоцсон байх. Тэгээд яг надтай үнэхээр гоё ингээд жихнээсээ албаасны юм гоё үргэлжлэн ярьсад ингээд байж байгаа учраас би ингээд бол итгэжсэн. Гэхдээ гол зорилго нь надтай л унтах байсан юм байна гэдгийг ингээд мөнхөө ойлгосон. Тэгээд одоо болохоор хамгийн энэттэй нь эдгээр хүмүүс одоо хүртэл ингээд найзууд заяа тэр мөнхөөнч тэр болдоонч тэр групп найзууд нь тэр ануунч тэр одоо хүртэл ингээд бүлэг тэр найзуудын группт байдаг амар сонио. Францын одоо найз нөхөрлийн хувьд дутагдaltaй нэг тал нь гэх юм бол юу? Өсвөр наснаасаа эхлээд ингээд найзууд болоод ингээд ахлах сургуулаасаа ч юм уу коллежоос ингээд нэг хэсэг бүлэг ингээд найзууд үүсээд тэгээ ингээд явсан бол насаараа ингээд найзалцдаг. Тэр найзуудын хооронд муу сайн юу ч тохиолдсон бүгдийг уучлаад тэгээ хоорондоо яаж үерхэд салс нээлсэн тэгээ бөөн дээр ингээд уучлаад ингээд найслал үргэлжлүүлээд явцдаг нэг тийм сонин тэгээд өөр хүмүүстэй найзууд болж чаддаггүй гэх юм уу. Тэгтэл Азад ч юм уу одоо ингээд Монголд найзтай болох айгүй амархан шүү дээ. Шинэ ажлын газар орлоо, шинэ ажлынхантаа танилцлаа, шинэ ажлынхантаа шоудлаа тэгэл найзууд шүү дээ. Тэгтэл Францад болохоор тийм байдаггүй. Ерөнхийдөө ажлын газрын хүмүүстэйгээ найзууд болно гэдэг бол жоохон яг ч боломжгүй бол биш жоохон хэцүү. Ер нь өөрийнхөө шууд амьдралтаа оруулах хэмжээний найз бол байхгүй. Зүгээр ажлын найз бол ажил дээр л дуусдаг. Ер нь тийм л байдаг. За тэгээд эхний түүхийн хувьд болохоор юм байла. Тэгээд дараагийн түүх нь болохоор маш богинохон түүх байгаа. Энэ болохоор бас Марсель хотод болсон үйл явдал. Тэгээд Марселийн нэгэн ангаах ухааны их сургуулийг төгсөх курсын оюутнууд төгсөлтийн үдэшлэгээ хийжсэн байгаа юм. За тэгээд тэр үдэшлэг дээр болохоор номе гэдэг охин байгаа. Тэгээд нэг яавал яах одоо нэг тийм галзуу барын амд гараа ихээс буцахгүй гэдэг чинь яг нэг тийм дөргөө тийм охин байсан байгаа. За энэ охин болохоор би номе гэж нэр өгч заяа. За тэгээд энэ номе болохоор галзуу барын амд гараа ихээс буцахгүй тийм зоригтой охин байгаа. Бүр яавал яа гэдэг ч юм уу.
За тэгээд номио болохоор ингээд найзуудтайгаа ингээд төгсөлтийн үдшилэг дээр байж идэл тэр үдшилгэн дээр нэг 30-аас дээш насны 30-аас 40 иргэм насны нэг тийм ах одоо хөгшин ах гэсэн үг шүү дээ. Тэр 20-д үед төгсөж байгаа оюутнуудад болохоор за тэр ахыг болохоор за Бата гэд нэрлэлчээ заяа. За тэгээд тэр номио Бата хоёр болохоор яг бидээ таалагдсан байгаа үдшилэг үеэр. Тэгээд таалагдаад номио Бата хоёр болохоор танилцаад ерөөсөө удаагүй цагийн дараа гэсэн үг тухайн үдшилгийн клубын 0 дотор юу яасан байгаа юм? Нөгөө ажил хийсэн. Тэгээд 0 дотор тэр номио өөрөөсөө олон ах тэр 30 гарцаа бараг 40 төгсөж байгаа хүнтэй 0-т нөгөө ажил хийхдээ бүр хамгийн тэнэг нь хамгаалалтгүй ямарч бэлгэвчгүй нөгөө ажил хийсэн байгаа юм. Тэгээ гарч ирээд нөгөө Батаа нь болохоор хоёул үргэлжлүүлээ те энэ шүнийг айгу гой өнгөрөө манайхраа явъя л та гэдэг ч юм уу ингээд гэртээ өрсөн байгаа юм л та. Тэгээд номио яах вэ? Мэдээж буцаж чод найзууд дээр очиж хэлнэ штэ. Оо пест амар гоё хахта танилцсан те. Бид хоёр сайхан 0-тэй нэр жан болсон. Одоо би үргэлжлүүлж одоо яамаар байна. Батаатай энэ Батаа гэдэг ахтай цуг баймаар байна. Одоо би явлаа гэдэг ч юм ингээ найзуудтай хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь найзууд нь айгүй сайн хүн байсан. Найзууд нь айгүй бүгдээрээ айгүй сайн найзууд байж чадсан. Тэгээ хамгийн сайн найзууд нь болохоор за эсэрэгс нэртэй мэддэг учраас бас Сара гэдэг өгч. Тэгээд Сара болохоор юу яасан байгаа юм? Ер нь жоохон болгоомжсэн те дөнгөж танилцсан. Тэгээд оюутны үдшилэг дээр тэр одоо 30 гарцсан 40 төгөж яваа тэр ах одоо юу хийж байгаа ингэж бодох ч юм уу те. Тэнгүүтээ найзыгаа хоригдсан. Найзыгаа хориглонгуудаа бусад найзуудтайгаа нийлээд өнөөдөр чи танилцсан Бата гэдэг хүнтэйгээ одоо ингэж шууд ингэ явж болохгүй. Өнөөдөр тэглэж оюутны үдшилэг тэгэхээр бид нэр энэс гараад үргэлжлүүлнэ. Тэгэхээр чи байх ёстой. Тэгэхээр номоо чи явж болохгүй. Чи энэ Батаахтайгаа холбогдох хуцаа дугаар ч юм уу ингээд холбоо барих зүйлийг авчих. Тэгээ дараа чи өөр холбогдоод өдрөөр ч юм уу уулзаж болно штэ гэд Сараа нь хэлсэн байгаа юм. Сараагийн найз. Тэнгүүт л номоо найзынхаа үгэнд ороод Сараагийнхаа үгэнд ороод тэр Батаатай холбоо барих хэрэгслээ аваад ингээ уучлаарай энэ өдөр ингээд уулзах чадахгүй. Дараа уулзъя те би ингээд маа найзууд ингээд эндээс гараад үргэлжлүүлнэ гинэ гэд. Тэгээ Батаг бай бай гэж явуулсан байгаа юм л та. Тэгэнгүүтээ түүний дараа ингээд мэдээж номио болон Сара те найзуудынхаа групп нь тэндээс гараа үргэлжлүүлээд энийхээ гэрт очиж үргэлжлүүлж байгаа ч юм уу ингээд тэр шин ингээд өнгөрсөн байгаа юм. За тэгсэн чинь яг энэ үйл явдлаас нэг 7 хоногийн дараа номиогийн бие нэг л сонирн болж эхэлсэн. Яагаад вэ гэхэлэр бэлгийн замын халдварт авцсан юм шиг тийм мэдрэмж төрж эхэлсэн байгаа юм л та. Тэр клубод дөнгөж танилцсан залуутайгаа бохир заваа орчинд бэлгийн ажил хийсэн байгаа штэ. Тэгээд шууд нөгөө чинь ингээд нэг л загтнаа доогуурн дээр ингээд эвгүй мэдрэмж төрөд байсан учраас эмнэлэг рүү яваа шинжилгээ өгсөн байгаа юм. Тэгтэл тухайн эмнэлэг нь болохоор шинжилгээний хариуг нь шууд нөгөө охинд хэлээгүй. Энэ болохоор ингээд заавал тэр хамтрагчийг нь шалгах хэрэгтэй юм байна. Тэгэхээр хамтрагчийг шалгаж эцсийн хариу гарнаа гэж ингэж хэлсэн байгаа юм л да тухайн юм чинь. Тэгээ чи тэр холбоо барих хамтрагчийн дугаар байна уу? Чи гэрийн аяг байна уу? Чи олоод өгөөч гэд нөгөө охиноос асуусан. Тэгээ нөгөө охин болохоор мэдээж тэр үдшилэг танилцсан Бата гэдэг ахыхаа утасны дугаар нь байгаа юм өгөөд. Тэгээд тэр эмнэлгийнх нь ажилчид нь тэр юутай Бататай ингээ холбоо барьсан байгаа юм л та. Гэтэ ингээ шууд ингээ бэлгийн ажлын яасан гэдэг ч юм уу те тэр утгаар биш шууд номыг тэгсэн байгаа. За ингээ эмнэлгээс ингээ шууд энэ Бататай ч холбоо бариул Бата ч жоохоо яах вэ хаа айх вэ хаа. Тэгэхээр чи өөрөө яаж хийж байгаад нэг холбоо бариад тэгээ бид нэг хамтдаа очиод хөө тэгээ ингээд энэ шинжилгээ авъя. Тэгээд гол нь энийг чинь одоо бэлгийн замын халдварт өвчнөд бүртгэгдээгүй шинэ өвчин байгаад байна. Тэгэхээр энийг ингээд шалгах хэрэгтэй байна гэж хэлсэн байгаа юм. Тэгээ нөгөө хүн чинь мэдээж бэлгийн замын халдварт өвчний бүртгэлд байхгүй шинэ өвчин байгаад байгаа учраас тэгээ нөгөө чинь жоохон айсан тэгэнгүүтээ Бататай холбоо барьсан. Мэдээж нөгөө нэг эмнэлгийн нууцлал гэдэг утгаараа Бататай холбоо барихтаа яг өөрөө очиж зүгээр гэртэнд очиж уулзах чам шиг холбоо бариад гэрийнх нь агийг аваад холбоо бариад гэрийг нь мэдээд тэгээд эмнэлэг рүүгээ залгаад хэлсэн байгаа юм. Би ингээ холбоо барьшлаа би очихоор болсон. Тэгээд гэрийнх нь аяг нь энэ байна гэд. Тэгээд нөгөө эмнэлэг болохоор за чи яахгүй шүү. Ганцаар очиж болохгүй шүү ингээд манай эмнэлгээс заавал очино гэд. Тэгээд нөгөө хүн жоохон гайхаад өөрийгөө би юунд тутгалдчихваа гэж ингээ бодсон. Тэгтээ дараад нь яасан яг тухайн өдөр холбоо бариад тэр Бататай уулзахаар болсон боловч өөрөө очиагүй тэр Батагийн гэрт болохоор цагдаагийн байгууллага очиж Батаг баривчилсан байгаа юм л та. Тэгээд яагаад зүгээр бэлгийн замын халдварт өвчин байтал яагаад ингэ цагдаа Батаг баривчилж байгаа гэхээр тэр номогийн
бэлгийн замын халдварт өвчин гэж бодож исэн. Тэр доогуур нь захтнаа үүсгэж исэн зүйл нь болохоор ерөөсөө хүнд байх боломжгүй тийм өт гэх юм уу? Одоо тэр өгсөн одоо амьтны дотор ингээд байдаг өт илэрсэн юм байна л да. Тэгээд энэ нь болохоор тухайн эмнэлэгт айгүй шижигтэй санагдсан учраас номыг шууд айлгахгүй тулд энэ бүртгэгдээгүй шинэ бэлгийн замын өвчин байна гэж хэлээд ямар нэгэн байдлаар тэр хамтрагчийг нь олж авах гээд штэ. Тэгээд ч хамтрагчийг нь олж авсан байгаа юм. За тэгээд Батаг болохоор очоо баривчилсан. Тэгээд Батаг баривчлаад гэрээс нь юу олсон бэ гэхээр 2-2 цогцос олсон гэрээс нь. Тэгээд Бата болохоор тийм нас барсан хүнтэй нөгөө ажил хийдэг тийм гаж зуршилтай байсан. Тийм нас барсан эмэгтэй хүнтэй нөгөө ажил хийгээд тийм нас барсан хүнд байгаа тэр өт гэж байгаа штэ. Тэр нь болохоор Батагийн нөгөөдхөнд нь байсан. Тэгээд тэр өтөө номед галтаасан гэсэн үг. Тэгээд тэр нь болохоор захтнаа үсгэжсэн. Тэгээд тэрийг эмчнэр олж мэдээд энэ бол бэлгийн замын халдварт өвчин биш. Гэхдээ номед бүх үйл явдал босны дараа эмчнэр тайлбарлаж хэлсэн байгаа юм л да. Энэ болохоор бэлгийн замын халдварт өвчин биш. Гэхдээ зөвхөн нас барсан хүнд байдаг өт. Тэгээд номой айгу шоконд орсон. Тэгээд юунаас ингээ аврагдсанаа тухайд ойлгосон. Айгу сайн найзын ачаар тэр сарагийн ачаар номой ямар ч гэсэн тэр шүн Батаг дагаж яваагүй учраас амьд үлдэж чадсан гэсэн үг. Хэрвээ тэр шүн номой Батаг дагаж явсан бол тэр хоёр зохицос өнөөдөр 3 болохыг үгүйсэхгүй. Амар байгааз. За тэгээд ямар ч гэсэн өнөөдөр миний хуваалцсан 2 жижигхэн түүх маань юм байла. Тэгээд цаашдаа ер нь энээс олон зөндөө олон түүхүүд бас байгаа л да ярихыг хүсэж байгаа түүхүүд байна. Тэдрийг бас хуваалцъя гэж бодож байна. Тэгээд та нарт ямар санагдсан бэ? Комент хэсгээр үлдээгээрэй. Тэгээд бас цаашдаа бас иймэрхүү түүхүүд яриулмаар байвал миний энэ доор харагдаж байгаа Instagram хаяг руу чат хийрээ. Тэгээд дараагийн имчилгээр уулзтлаа баяртай.